Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын хичээлийн судалгааны нийгэмлэгийн зохион байгуулалт сургалтанд сургууль зорьсон хичээлийн судалгаа хэрхэн хэрэгжүүлэх талаар товч мэдээлэл өгье. За мэдээлэл өгөхдөө бид нэр яагаад энэ хэрэгтэй байгаа, үүнийг хэрхэн хийх талаар гэсэн хоёр асуултанд хариулж байгаа. За бид нар бол өмнө судлагдахуйн суралцсан хичээлийн судалгааг голдуу тайлбарладаг байсан бол за 22-23 оны хичээлийн жилээс эхлээд сургуулийн менежментийг сайжруулах чиглэлийг улс орон дээр зарласантай холбоотой сургууль суралцсан хичээлийн судалгааг нэлээд төлөвлөгөө танилцуулах юм хэрэгцээ шаардлага үүслээ. За судлагдахуйн суралцсан талаар бол та бүхэн бас мэдээж тодорхой ойлголттой байгаа. За зарим багш нар хийдэг байгаа бах. Өөрөөр хэлэх юм бол за харганы нийтлэр юм уу мэргэжлийн хөгжлийн бүлгэрээ багш нар хамтраад тухайн судлагдахуйныг заах арга зүй сайжруулах чиглэлээр хамтарч ажиллаж байгаа бол сургууль суралцсан болохоор тухайн сургуулийн хувьд сурагчдад тулгамдж байгаа нийтлэг асуудлуудыг шийдэхийн тулд багш нар хамтарч багаараа зохион байгуулалтанд орж ажиллах ийм чиг хандлагыг барьдаг. Өөрөлдөх юм бол танаас сургууль өөрсдийнхөө зорилго зорилтыг өгч тодорхойлсон түүнд хүрэхийн тулд хамтдаа хичээлийн судалгааны сэдвийг сонгож бүгдээрээ тухайн хичээлийн жилийн туршид баг хамт олноороо хүчийг нэгтгэж хамтарч одоо асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна гэсэн ийм зорилготой. За хичээлийн судалгаа хийх үйл явц бол адилхан байгаа. Ялж явахгүй бүгдээрээ асуудлаасаа эхэлнэ. За тэр асуудлыгаа шийдэх шийдэл гаргалгаагаа ярина. За тэгээд төлөвлөгөө босруулах буюу хичээлийнхэн бэлтгэл ажлыг маш сайн хангах ёстой. За тухайн хичээлийг заагаад ажиглаад за тэгээд ажигласан дээр үндэслээд тэр хичээлийг хэрхэн сайжруулах тухай одоо бүгдээрээ хамтдаа хэлэлцэж шийдэлт хүрнэ. За энэ сайжруулах санаагаа дараагийн хичээлдээ тусгах гэдэг нь одоо маш их чухал байгаа. За тэгээд тэр сайжруулсан санаан дээр үндэслэж хичээлийг дахин заах, за тэгээд сайжруулах, үнэлэх, заах гэдэг энэ үйл явц маань ерөөсө тасралтгүй үргэлжлэж явах ёстой шүү. Өөрөлдөх юм бол хичээлийн судалгааг PDC гэдэг циклийн дагуу хийдэг. Цикл гэдэг нь давтагдана гэсэн үг. Гэхдээ чанарын өөрчлөлт гарч явах. За тэр чанарын өөрчлөлт нь сурагчдад гарч байгаа өөрчлөлт, за багшийн арга зүйд гарч байгаа өөрчлөлтөөр хэмжигддэг учиртай. За ингээд бид нөгөө судлагдахуйны асуудал хөндөхөөсөө биш сургуулийн нийтлэг асуудал хөндөх тухай ярьлаа. За энийг одоо хэрхэн гаргах вэ гэдэг дээр өөрөлдөх юм бол сургуулийн зорилго сурагчдад тулгамдаад байгаа асуудлыг шийдэх гээд байгаа. Тэгэхээр энэ хүүхдийн бодит байдлыг тодорхойлох буюу энэ тулгамж байгаа асуудлыг яаж гаргаж ирэх вэ гэхээр энэ 3 үе шаттайгаар гаргаж ирнэ. Нэгдүгürt нь болохоор би өөрийнхөө зааж байгаа хичээл дээр хүүхдүүдийн сурлагын амжилт буюу сурагчдын гүйцэтгэлд анализд үнэлт хийгээд за математикийн хичээл дээр бол одоо хүүхдүүдэд ийм чадвар дутагдаад байна. Монголын хичээл дээр манай хүүхдүүд бас энэ асуудлуудыг шийдэж чадахгүй байна. Энэ чадварын асуудал маш хүнд байна. Одоо сая бол PISA олон улсын үнэлгээ яваад өгсөн бэ гэхээр одоо сурагч 15 настай сурагчдын унших чадвар бол маш хангалтгүй байгаа тухай харсан. Өөрөлдөх юм бол энэ орон даяар нийт хүүхдүүдийн өмнө тулгамдж бас нэг сургалт зохион байгуулж байгаа багш сургууль мужуулагчдын өмнө тулгамдж байгаа асуудал болж одоо харамталж гарч ирсэн. За үүнтэй адил тухайн зааж байгаа хичээл дээр ямар асуудал байгааг эхлээд гаргаад дараа тухайн ангид одоо 6 дугаар ангид ордог багш нар хамтарч сууж байгаа. Эсвэл 8 дугаар ангид орж байгаа багш нар хамтарч сууж байгаад 8 дугаар ангиудын хүүхдийн төвшөнд ямар асуудал байна? Энэ хүүхдүүд маань суралцах суур асуудал ямар байна? Хүмүүжил төлөвшүүлэх хандлага дээр ямар асуудал байгаа вэ? Энэ асуудлыг нь шийдчих юм бол энэ хүүхдүүд маань цаашид амжилттай суралцах, хөгжих боломжинд бүрдэх юм байна гэдэг юм үндсэн суур асуудлыг олж авах шаардлагатай байгаа. За үүнийхээ дараа төвшнгөөр нь асуудлыг гаргаж ирнэ. Бага дунд ахлах төвшингийн хүүхдүүдэд ямар асуудал тулгамдаад байгааг гаргаж ирэх шаардлагатай. За сургуулийн нийтлэг асуудал гэхээр бас харцангуй ойлголт шүү. Ялангуяа манайх шиг их олон хүүхэдтэй одоо 2, 3, 4 мянган хүүхэдтэй сургуулийн хувьд 1-р анги хүүхэд 12-р анги хүүхдүүдийн асуудал өөр учраас энийг бол ингээд сургуулиар заавал нэг асуудал гарна гэх шаардлагагүй гэж бид нэр бүхэн зөвлөдөг. Тухайн сургуулийнхаа хэмжээ хүүхдийн тооноос хамаарат ер нь бол яаж ч байсан бага сургуулийн хүүхдүүдийн асуудал тусдаа дунд ахлах анги хүүхдүүдийн асуудал тусдаа байх юм шүү. Тэгэхээр төвшнгөөр нь тэр асуудлыг гаргаж ирэх нь их чухал шүү. Тийм учраас багын багш нар нийлээд
бага ангийн хүүхдүүдэд ийм асуудал тулгамдаад байна. Манай хүүхдүүд уншихгүй байна, ойлгохгүй байна, бодохгүй байна, өөрийгөө илэрхийлэхгүй байна гэдэг юм уу, аль асуудал нь тулгамдсан гэдгийг тодорхойлж, тэгээд хамтдаа бага ангийн багш нар нийлж энэ асуудлыг шийдвэрлэх асуудал нь болохоор сургууль сурц хичээлийн судалгаа хийх байгаа шүү. За бид нар ер нь хичээлийн судалгаа хийн гэдгийн цаана заавал энэ PDC гэдэг энэ аргачлалыг хэрэгэлдэг. За энэ маань Plan to Check Action гэдэг боловсролын байгууллагын менежментийг сайжруулах олон улсын стандарт байгаа. Дээрээс нь Монгол бас энэ стандартыг 2021 онд баталсан байгаа. Тэгэхээр сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа аливаа байгууллага бол энэ менежментийн аргачлалаар заашгүй явах ёстой. Тэгэхээр энэ менежментийг хэрэгжүүлэх өдөр тутмын үйл ажиллагаан дээр буух хамгийн оновчтой арга бол хичээлийн судалгаа байдаг. Хичээлийн судалгаа гэдэг маань өөрөө сургалтын үйл явцыг тасралтгүй сайжруулах. За тэгтээ амаргүй та бүхэн харж байгаа өнхөрч биш өгсөж явж явах хэвээр өгсөхийн цаана юу гарч байгаа юм гэхээр чанарын өөрчлөлт гарч явах хэвээр сурагчдын сургалтын амжилтанд өөрчлөлт гарах, сурагчдын сурах арга барилд өөрчлөлт гарах, хөгжил хандлага төлөвшөлт нь ахис дэвшил гарах ийм зорилготойгоор багш нар бол өдөр тутмын үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулаад явж байгаа гэсэн ийм аргачлал байгаа шүү. Тэгээд хэдүүл энийг бас ойлгож авах хэрэгтэй, харж чаад энэ зураг айгу танилд байдаг учраас би нэг мэднэ гэж одоо бид нар бас буруу ханддаг, сонссныхоо, харсныхаа мэддэг, чаддаг, хэрэгжүүлдэг гэж ингэж бид нар одоо бас өнгөрсөн 20 жилийн хугацаанд яваад өнөөдөр бол бид нар сурч төвтэй сургалтын арга зүйг өвгөн хэрэгжүүлж чадаагүй нийт багш нарын 90% нь багш төвтэй арга зүйгээр хичээлээ зааж байна гэсэн юм судалгааны дүгнэлт гарсан байдаг. За дээрэс нь төлөвлөн гэхээр л ерөөсөө хичээл ахын төлөвлөгөөг барьж аваад хийх юм ойлгоод байгаа. Гэтэл энэ төлөвлөлтийн өмнө бид юу хийдэг вэ гэхээр өдөр тутмын явж байгаа үйл ажиллагаа хичээл дээрээ үнэлгээ хийсэн байдаг. Өөрийн болон үнэлгээний үнэлгээгээр гаргаж ирсэн асуудлыг сайжруулах чиглэлээр төлөвлөгөөг зохион байгуулалт, төлөвлөгөөг боловсруулах буюу хичээл бэлтгэх шаардлагатай гэдгийг ерөөсөө мартаж болохгүй. Тэгээ энэ маань ингээд давтагдаад байгаа. Нэг хичээлийн үнэлгээний дараа дараагийн нэг хичээлийн үнэлгээ авагдаад ингээд улирлаас улирал жилээс жилд ингээд үнэлгээнд дээр суурилсан төлөвлөлтүүд сайжруулалт буюу төлөвлөлт хичээлийг зохион байгуулах ёстой гэдгийг бас сайн ойлгороо. За тэгээд энийг өрн яаж хийх вэ гэхээр сая хэлсэн төвшнгөөр нөгөө асуудал гаргаараа нийтлэг сэдвээ тодорхойлоорой гэж байгаа. Тэр нь бага боловсролын түвшинд манай хүүхдүүдэд тулгамдаад байгаа нийтлэг асуудал юу байна вэ гэдгийг илрүүлснээрээ энэ маань одоо бүх багш нар тулгамдаад байгаа нийтлэг асуудал болж томьёологдож байгаа. За тэгээд юу яана одоо бусад улс оронд болохоор ихэвчлэн нөгөө нэг нийтлэг асуудал дээр хүүхдүүдийн хандлага төлөвшил хүмүүжтэй холбоотой асуудал авдаг. За манай дээр бас нэг онцлог байгаад байгаа. Тэр маань юу юм бэ гэхээр суралцах суур чадварыг хавхалтай эзэмшиж чадаагүй байгаа учраас энэ асуудлыг бас нийтлэг асуудал болгож бүгдээрээ хүчээ нэгтгэж хамтдаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байгаа ийм онцлогтой шүү. Тэгэхээр одоо цахим хэрэглээ зөв зохистой хэрэглээний асуудал биднэрт байна. Энийг ингээд хичээлийн судалгааны сэдэв болгоод аваа яваа гэж бас болох боловч ер нь бол зарим сургуулиуд бол манай сургуулийн хүүхдүүд унших чадвар, эсвэл бодох чадвар, эргэцүүлэн бодох, тунгаан бодох, өөрийгөө илэрхийлэх чадварууд бол ингээд нийтлэг тулгамдсан асуудал байна гэж үзээд тэрийг хичээлийн судалгааны сэдэв болгоод цаашаа аваад явж байгаа бас ийм тохиолдол байгаа. За ер нь бол ингээд зорилго зарлыг тодорхойлсноор хүүхдэд бас маш наривчлан судлах хэрэгтэй. Манай хүүхдүүд юу чадж байна, юу чадахгүй байна, ямар дэмжлэгийг үзүүлвэл тэд нэр ингээд цаашаа чадхаар байна гэдгийг эхлээд хүүхдээ сайн судлаад тэгээд тэр тулгамдсан асуудал дээр суурилж судалгааныхаа сэдвийг тогтоод тэгээд бид нэг судалгаа явуулснаар арга зүйг өөрчилснээр энэ хүүхдүүд хэн болох ёстой юм бэ гэдэг буюу үр дүн за дүр төрхийг маш тодорхой болгох шаардлагатай байдаг. Судалгааны ажил хийж байгаа учраас үр дүнгээ бас тодорхой таамаглал дэвшүүлээд тэгээд хамтын шийдвэрээр ямар арга зүгээр яаж хичээлээ зохион байгуулах вэ? Хүүхдүүдэд яавал сонирхолтой хичээл, үр дүнтэй хичээл, чанартай хичээл зохион байгуулах вэ гэдэг дээр хамтын санааг оруулж хамтарч хийнэ гэсэн ийм зорилгоор одоо хичээлийн судалгааг хийдэг. За мэдээж тайлбарлах гэдэг бол маш чухал. Өөрөөр хэлбэл энэ дээр үр дүн дээр түн шинжилгээ хийгээд дүгнэлт гаргаад цаашаа юу сайжруулах вэ гэдгийг тодорхойлохыг одоо тайлбарлах гэдэг үйл ажиллагаанд ойлгоно. За
сургалтын хөтөлбөр гэдэг манай бас маргаад идэг. Сургалтын хөтөлбөр бол үндэсний хэмжээнд бүх багш нар орон даяар бүх сургуулиудад хэрэгжүүлж байгаа буюу хүүхдүүдийн заашгүй эзэмших ёстой минимум стандарт тэмүүлэгддэг. Тэгээд тухайн сургуульд сурж байгаа хүүхдүүдийнхээ хэрэгцээ онцлог, орон нутгийнхаа бодит байдлыг тусгаад ирэхээр тэр сургууль дээр хүүхдүүдэд ямар үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах вэ гэж орж ирээд өөрөлдөх юм бол сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт нэмэх нь тухайн сургуульд сурж байгаа хүүхдүүдийн онцлогт нийцсэн тухайн сургуулийн үйл ажиллагаа буюу өөрөө зохицуулах цагийг нэгтгэхэд энийг бол сургуулийн хөтөлбөр гэж нэрлэдэг. Тэгээд ингээд сургуулийн хөтөлбөр боловсруулснараа бид нэр сургуулийнхаа төлөвлөгөөг хийх, одоо өөрөөр хэлэх юм бол тухайн сургуульд сурж байгаа хүүхдүүдийн асуудлыг бид нэр өөрсдөө шийдлээ хайна, олно, хэрэгжүүлнэ гэсэн энэ итгэл үнэмшлэр одоо сургуулийн хөтөлбөр боловсруулж менежментийн ажлыг зохион байгуулах ёстой. За менежмент дээр бид нэр энэ зураг нэлээд танил болж ирж байгаа. За бид нарт бас нэг анхаарах ёстой зүйл юу гэдэг вэ гэхээр сурч төвтэй сургалтын арга зүг гэдэг ингээд сонсоод байсныгаа бид нэр мэдээд энэ чадаад байна гэж бодоод ойлгоод идэг. За бас энэ зураг бас нэлээд танил болсон байж магадгүй. Энэ зураг болохоор нөгөө хуучин ярьдаг юм ярьж байна гэж ингэж хүлээж авах гэдэг. Тэгээ шинэ сод юм юу вэ гэд ингээ хаагаад идэг. Гэтэл бид нэр заашгүй ойлгох мэдэх ёстой суур одоо ойлголтуудаа нэгцэн ойлголтод хүрээгүй тэрнийхээ талаар ингээд сайн судалгаа хийж өөрийн болгож аваагүй байж ингээд шинэ юм ирж хайхад идэг. Тэгтэл бид нэр суур асуудлаас огт шийдэж чадахгүй яваад байгаа шүү. Тэгэхээр энэ сургуулийн зорилго гэдэг бол бид нар ямар хүүхдтэй болмоор байна гэдгийг тодорхойлоод өдөр тутмынхаа үйл ажиллагаар тийм хүүхдтэй болоход өөрийнхөө зүгээс хичээл зааж байгаа хичээлээрээ дамжуулж хувь нэмээр оруулахыг хэлээд байгаа. Тэгэхээр энэ сургуулийн зорилго ханан дээр бичигдээд хичээл дээр явж байгаа үйл ажиллагаа хоёр зурж явдаг үйл ажиллагаа ерөөсөө биш. Та нар ханан дээр буюу бичсэн зүйлийг багш болгон, ажилтан болгон, эцэг эх болгон хүүхдийнхээ хүлээж байгаа дүр төрхийг тодорхойлсон бол тэрийг сургууль дээр явж байгаа хичээл сургалт үйл ажиллагаа тэднэрт үзүүлж байгаа одоо загвар жишээ бүх зүйлээр л дамжуулж одоо тэр хүүхдүүдэд хүргэх чиглэлээр бүгдээрээ хамтарч ажиллахыг л хэлээд байгаа юм аа. За ингээд аливаа судалгаа хийж байгаа бол тодорхой дараалтын явдаг. Бид нөгөө нэг судалгаа хийж байгаа үйл ажиллагаа явуулж байхад дарааллыг яг ингэж нягтлж өөрсдөө гардаж хийхгүйгээс болоод алгазаж хийх, андуурч хийх, за ингэж тэгсгийгээд хийсэнтэй холбоотойгоор үр дүн хангалтгүй болоод тэр чинь бүтэхгүй юм билээ, болдгүй юм билээ. Би ингэж хийсэн чинь ерөөсөө амжилт гараагүй ингэж болохгүй бүгдээрээ хамтдаа харилцан бие биенээсээ суралцаж одоо алхамчилж яг ингэж нэг хүчилж хийхгүй бол бидний сургалтын үйл ажиллагаа өнөөдөр хүртэл үр дүнгүй яваад байгаа ийм одоо харамсалтай бөгөөд юм гонигтай байдал хүрсэн байгаа учраас бүгдээрээ хичээж Монгол улсынхаа ирээдүй болсон хүүхдүүдэд одоо хөрөнгө оруулалт хийж одоо улс орныхоо хөгжилд хувь нэмээр оролцгаая гэж. За баярлалаа багш нартаа амжилт хүсье. За энэ зураг